Баярлалаа. Өнөөдрийн бас энэ хэлэлцэж байгаа асуудал бидэнд маш том сургамжтай үйл явдал болж байна л доо. Зөвхөн одоо Монголын төрд их хурлын гишүүдэд биш, энэ төрд ажиллаж байгаа бүх төрлийн албан тушаалтнуудад их хурлын гишүүд, сайд, одоо юу гэдэг агентлагийн дарга, аймгийн засаг дарга, иргэдийн хурлын дарга одоо тодорхой албан тушаалтнууд, төрийн өмчт компанийн захирлууд одоо юу гэдгийг. Энэ бүгдээрэнд сургамжтай. Бүгд анхаарах ёстой. За мөн одоо дээрэс нь юу гэдэг юм. Намаар дамжаад эрх мэдэл албан тушаалд хүрээд түүгээрээ дамжаад одоо авилгал шан харамж яваад амьдрал ахуйг дээшлүүлэх гэж боддог одоо бас олон л хүмүүс байдаг. Бас тэгэл явж байгаа. Тэр бүх хүмүүст сургамжтай. За дээрэс нь одоо юу гэдгийг. Их хурлын гишүүдээс ахуулаад одоо дарга нарыг гуйдаг, царайлддаг одоо авгаа хүүхэд, найз нөхд, амьтаа ах トゥ нутаг усных ингээл одоо биднийг зовоод усаж зөндөө байдаг. Тэдгээр ч гэсэн бас сургамжтай. Ийм л үйл явдал болж байна л доо. Энд чинь нөхцөл байдал өөр болчихжээ. Нийгмийн уур амьсгал өөр болчихжээ. Хууль хэрэгждэг болж байгаа юм байна. Хууль хэрэгжих юм байна. Хуулийг биелүүлэх ёстой юм байна. Энд бид нар анхаарах ёстой юм байна гэдгийг бол бас энэ дохио өгч байна. Урд нь нөхцөл байдал өөр байсан. Хууль хэрэгждэггүй, хууль биелдэггүй, мэдээлэл ил тод биш. Зөвхөн одоо юу гэдгийг хитгэн телевиз, хитгэн сонингоор мэдээлэл гардаг. Тэр хитгэн телевиз, хитгэн сонинг хааж цензурдж чаддаг байсан. Тийм болохоор мэдээлэл хүрдэггүй. Төрийн одоо гаргаж байгаа шийдвэр тушаал одоо юу гэдэг их хурлын хуулиас бусд одоо бүх бичиг баримтууд гарч байгаа шийдвэр бүгд нууц хаалттай. Явж байгаа тэр наасаа шилжиж байгаа мөнгө төгрөг данс даваа нь одоо бүгд бас хаалттай. Мэдээлэл нь ил тод биш. Ийм байсан. Ийм болохоор энэ болгон ил тод явдаг учраас энэ бүгдийг одоо ил тод ярих бололцоо боломж байдаггүй. Ард иргэд энийг мэддэггүй. Тийм учраас энийг одоо тийм юу болж байгааг мэддэггүй байсан. Ер нь яг тодорхой хугацаанд бас хийж хэрэгжүүлсэн улсын их хурл энэ төр засгийн хийж хэрэгжүүлж байгаа ажиллагааны үр дүнд өөрөөр хэлэх юм бол шилэн дансны тухай хууль, хөрөнгө орлогын мэдүүлгээ одоо төрийн өндөр албан тушаал гаргадаг тухай хууль, за тэр төрийн нэгдсэн сангийн тогтолцоо, за дээрэс нь одоо энэ эрүүгийн хуулийн яриад байгаа 22-ийн 1-ийн 3 тодорхой одоо нөлөө бүхий албан тушаалтан одоо албан тушаалаа уруулан ашиглах гэдэг энэ хохирол заадаг байсан бол хохирлын хэмжээ заадаггүй болцсон. Энэ одоо үйл явц. За дээрэс нь одоо энэ сошиал медиа нийгмийн сүлжээ. Хүн болгон сэтгүүлч болцсон, хүн болгон мэдээлэгч болцсон. Хүн болгоны үйл явдал одоо тийм үү? Үйлдэл хүн болгоны нүдэн дээр ил болцсон. Энэ үйл явц. За улсын бүртгэлийн ерөнхий хуулинд өөрчлөлт оруулаад иргэний болон хуулийн этгээдийн эд хөрөнгө, хөдлөх болон үйл хөдлөх хөрөнгө бүгдээрээ ил тод болцсон. Энэ одоо үндсэндээ гарч байгаа шийдвэрүүд маань үндсэндээ хэрэгжүүлж байгаа хуулиуд маань яг харахгүй нийгэм маань өөр болж байгаа юм байна. Бүх юм ил тод болж байгаа юм байна. Юмыг нуугаад хаагаад хувилдаад явж болохгүй болцсон юм байна. Бид үндсэндээ аккурамд амьдардаг болцсон юм байна. Ялангуяа одоо улс төрд нөлөө өгөх албан тушаалтнууд төрд ажиллаж байгаа хүмүүс аккурамд одоо амьдарч байгаа юм байна гэдгээ бас ойлгох, мэдрүүлэх юм бололцоо боломжийг бүрдүүлсэн. Энийг ард иргэд ойлгодог болж байна. Тийм болохоор бид нар одоо юу гэдгийг хуучин сэтгэлгээр, хуучин арга барилаар хуучнараа ханддаг хандлагыг өөрчлөхөд зөвхөн одоо их хурлын гишүүдэд биш, түрүүн одоо хэлсэн бүх хүмүүст өнөөдрийн үйл явдал маш том сургамж болж байгаа. Тийм болохоор цаашдаа бид нар одоо нөхцөл байдал маань өөр болсон шүү. Нийгмийн уур амьсгал өөр болсон шүү. Гадна дотн одоо үүсэж байгаа энэ бухимдаад байгаа асуудал чинь яагаад ийм болчихвоо гэдгийг бид нэр тийм үү? Яагаад ийм болчих? Урд нь ийм байгаагүй гэж гайхаад эргэлзээд байх биш. Үнэхээр одоо бүх юм ил тод болцсон учраас ийм болцсон юм байна. Тийм болохоор хуулийн хүрээнд төрөдөө ажиллаж байгаа бол үнэн шударга сэтгэлээ гаргаж илүү харж билүү долоохгүй ажиллах амьдрах юм одоо шаардлагатай болсон юм байна. Илүү харж билүү долоохж байгаа бол төрж хуруулах ямар ч хэрэггүй юм байна. Нэг өдөр шоронд орох юм байна гэдгийг одоо бидэнд мэдрүүлсэн, сургамж болгосон ийм үйл явдал болж байна. Энийг одоо талдаа бас одоо ард иргэд маань энэ төрд ажиллаж байгаа улсууд маань цаашаас анхаарч ажилласаа. Нэгдүгürt хоёрдугаар улсын их хурлын гишүүдийн ёс зүйн дүрэн бас батлагдсан. 2009 онд батлагдсан. Ёс зүйн дүрмэн дээр маш тодорхой улсын их хурлын гишүүдийн одоо хориглох үйл ажиллагаанууд заагаад өгсөн байдаг юм аа. 2009 онд батлагдсан ёс зүйн дүрмөө өнөөдрийг хүртэл уншаагүй, судлаагүй, мэддэггүй ёс зүйн дүрмтэй болох хэрэгтэй юм гэж ярьдаг гишүүд байдаг юм байна. Энийг бас өнөөдөр мэдж явлаад. Ийм байж болохгүй бид нэр баталсан хуулиа хэрэгжүүлдэг, хуулиа унш судалдаг, цээжний пангаар ярьдаггүй. Өнөөдөр бүх юмаа бас ингэ уншиж судалж яж бас ярьдаг бас ийм баймаар байна бас. Энэ талдаа бас анхаарахгүй бол одоо арай л дэндүү байж шүү дээ бас бид нэр. Бүх юмыг л их хурлын гишүүд мэддэг гэж яриад байдаг. А гэтэл өмнөө байж байгаа